Ах уу сэтгүүлчдээ ямаа татаа гэснийг тэгээд улс даяараа үзээ сууж илгүй яах вэ? Ийхүү телевизэн дебюгээ хийхдээ амжилттай фейлдэж байгаа нэ. Үндэсний юм болохгүй яах вэ одоо? Энэ хоёр болохоор уг дайлмаар эмнэлгийн нэр нүр унахсан эдрэгээл халжих арга байна уу хайгаастай. Гэхдээ эрүүл мэндийн сайд арын даа төхөн болохоор тэм ч амар юм байхгүй хаа зүгээр. Өнгөрсөн энэ Black Wings-ийн талаар мэдээд дууссан шүү дээ. Мань хүн энэ нууц бүлэглэлийн талаар судлах тусам л улам эвгүй юм гарч ирээл. Зүгээрс нэг эмч биш бүр за мэдхгүй. Captain Koro юм хаашаа. Энэ үеэр гинтэл маш том осол олсон гэх дуудлага ирхэн тэрэ. Бүр гамшигын хэмжээнийх. Манангаас үүдэлтэй маш том осол аваар болсон бөгөөд хохирол гэмтлийн хэмжээнд бүрэн тогтоогдоогүй. Бүр дээрээс нь тэнд бэртэж гинцэг хүнд өвчтнүүдийг тэр дараа бүгдийг нэг дор эмнэлэгт хүргэнэ гэдэг нь боломжгүй юм. Байдаг чадлаараа л бүх нөөц болцоогоо ашигланаа. Эмнэлгээр дүүрэн гэмтлийн өвчтөнгүүд. Ёстой хар тарсан зөвдөл гэмээр. Алдарт эмч маань хүнд хүмүүний зэргийг нь тогтоож бүгдийг нь өөрөө эмчилж чадахгүй учраас бас удирдах чиглүүлэх зэрэгээр ажиллахаас өөр аргагүй. Хэдий том эмнэлэгч нэг зэрэг түргэн тусламжийн 40 өвчтөнд хүлээж авах боломжтой юм байна л да. Энд байх өвчтөнгүүдээс илүү хэцүү өглөө айлгуугаа өвчтөнгүүд ослын цэг дээр л байгаа аахгүй юу? Цаг алдалгүй тийшээ яв ээлгэн. Ингэдэг эмч юу н өөр байдаг ч юм уу. Галын цэг рүү өөрөө сонголт ороо явж байгаа. Энд л жинхэнэ үхэл амьдралын цаг минут тутмаар хэмжигдэж байгаамаа. Эмчилж мэдээж чадахгүй. Яг одоо хамгийн чухал зүйл бол аварч чадахгүй байл ялах юм. Энд өвчнөд илэхгүй өгч байгаа хүмүүс ч их. Гэлээгээс ингээ орхин гэж юм. Аварч чадах, амьдрах боломж харагдах нэг хүн бүрийг л олж аврах нь хамгийн ихний зүйл. Ингээ нэг бүрчлэн харж гэмтлийн зэргийг тогтоох ажилдаа орно. Мэдээж өвчтөн болгоныг өөрсдийнхөө эмнэлэг рүү явуулаад чадахгүй шүү дээ. Аврах бүрэн боломжтой өвчтнүүдийг тэр даруул ойр хөрөөж болох эмнэлгүүд рүү явуулж байгаа нь. Гэмтлийн тасаг, төрөний тасаг дааж чадахгүй гэж мөн тооцоолохоос аргагүй. Эмчилгээ авч амжилтгүй харамсалтайгаар өнгөрсөн хүмүүсийн араас гашуудад суух зай авахгүй. Дараагийн өвчнөр үйл ярах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд ч онцгой байдал зарласан учраас уус даяараа л уг үйл явдал чиг тавин залбирэн суунаа. Ийхүү өвчтнүүдийг ялгаж байхад хугарсан хоолойнд нэвц цөлбүүлсэн байдалтай олцсон нэг өвчтөн байх нь тэр. Амьсгаатай цусны цохилт нь одоогор байгаа учраас аварч чадах эсгээл асууж байгаа. Цус алдалтыг нь ямар тааж эхлээд удаашруулах хэрэгтэй. Түүний дараа нэвч харахыг хэрхэн эмчлэх аргыг заах ба биеийн гол шугамдаа үзлийг хийгээд эхлээд цус алдалтыг зогсоо. Дараа нь үүнийг суглаар айлгна. За ойлголоо. Базар би юу? Тийм ээ чи. Чамд би итгэж гин. Энэ хүний амьдрахгүй одоо чамаас л шалтгаална. Ингээ ямар тааж ихний хүнд өвчтөн аваа явж байгаа. Яатагч л бай. Аврахал хэрэгтэй. Гис дотроо хэдэн 10 100 удаа өөртөө хэлсэн ч түүний гарч чичирсээр байлаа. Хэдий юу ихэ мэдж байгаач тэр сандрахаа болж чадахгүй. Энэ үед л манай 5 жилийн туршлагатай архас хөвлөгч маань түүнийг бахан чулуу тайвшруулж байгаа нь. Ахлах мэдсэлч айц зэрэгэлзээтэй байх юм бол энд байгаа бусад бүхэн л дагаад адилхан болох болно. Та зөрөгтэй байгаарай л гэдэг. Тийм ээ тэр үнийг ойлгож байгаа. Бүх зүрх зоргоод ажиллан үйл ялгаж чичирсэн хоолоогоор энэхүү хаалгааг эхлүүлнэ. Үргэлжлүүлэн хүнд өвчнүүдэд үзсээр л байгаа. Энд дах зүйлүүдийг угаасаа үзүүлж чадахгүй хүл гаран тасарсан ясны цөлбөж гарч ирсэн эдрэгээд дэндүүнүүд тайлтрам. Тэгээд зөвхөн яс махан тасарсан гэж зогсохгүй ард нь байж болох өөр өвчнөө аюул биш шүү дээ. Энэ эмэгтэй гэмтэл маш хүнд байсан тул мөн л хангууг үндэсний эмнэлэг рүүгээ явуулахар болж байгаа нь. Ингээ амьд үлдсэн хүмүүсээс хамгийн сүүлийнх нь гидсэн ярагдаж хүлэгдсэн хүү. Түүний цус ус шиг л урсж байгааг харахад ам үлдэх магадлал бараг байхгүй л гэлтэй. Ахыгаа дуудаж уйлах жаахан охин. Энэ бүхэн харж гунж гутрах нь битэл эргэлзэж зогсох цаг байхгүй. Ийм хүнд бэрхшээлтэй түүнийг хэсэг бодсны эцэст мөн л өөртөө эмнэлэг рүү явуулахар болно. Аль хэдийн маш хүнд бэрхшээлтэй 2 ч хүн явсан байгаа. Ахаад ийм хүнд бэрхшээлтэй хүн бас очно гэдэг. За ямар ч тач манай хүнд нэг бодсон зүйл байж л таараа. Тэр бодсон зүйл нь харин энэ. Өөрт нь туслах хийгээд өгчгөл гэж байгаа. Мэдсэл хийх ажлаас холдоод удсан ч гэсэн охиных нь амийг аварсан хүн асууж байхад охиноож бодсон тэр туслахаас өөр яах вэ? Манай хүнж өргөжлүүлэн өөр тасгийн ахлах мэдсэлчдээс мөн гуйж байгаамаа. Маш хүнд бэрхшээлтэй хүмүүс болохоор чадварлаг хүмүүс байж ижлээ авна шүү дээ. Энэ хүнд мэдслүүдийн ард дандаа эм сувлагчдын бүтэн баг байх шаардлагатай байхгүй юу? Ийм хүнд үед л тос усаараа жинхэнэ ялгарнаа. Өөрийг нь байх уу чилээрээ гэж чимээгүй шивнэх нэгэн байхад хаана би хэрэгтэй вэ гэж асуух нэгэн бас байдаг. Мэдээж гэмтлийн тасаг. Иймжл бол ийм үед л бэлэн байх хэрэгтэй гэж хэдэн үг хязгаал гарнаа. Энэ одоо бүр үнэн дураараа ажилладаг гарныг байна. Ийхүү энэ ослоос амьд үлдсэн хамгийн хүнд 3 өвчтний хаалгаа нэгэн зэрэг явагдах нь тэр. Байдал маш муу байгаач байж болох хамгийн сайн багууд бүрэлдэсээр. Мэдээ алдуулагч цагтаа ирж муугаараа дутагдсан хан юрийн профессор маань хүчтэй ажиллан байгаа нь.
Гэхдээ хөөрхий ийм хүнд байгаа өвчтний цус алдалтыг ч гараараа хэсэг дараа хүлээж чадахгүй хөөрхий. Энэ хоёр манай эмнэлгийн гадаа ирсэн битүү сурвалжлага. Хамгийн хүнд 3 өвчтөд энэ эмнэлэгтэл нэгэн зэрэг сэхэн амьдралын хаалганд орж байгаа гэд хэвлэл мэдээллийн энэ үйл явдал чиг тавин хүлээцгээж байгаа. Хөөрхийн чад гараал хурдалж байсан ч нөгөөхөөс жаахан загнаастай. Ингэж яарад байгаа нь угаас нөгөө хоёр өвчтөндөө ч гэсэн санаа зовоол байгаа байхгүй юу? Харин нөгөө талд байдлыг ерхий гартаа авчихсан. Одоо бие рүү зоогдож орсон хоолойг суглах гэж байгаа нэ. Ямар ч тач энэ ч гэсэн эрвэхээрэл нэгэн болоолаа. Ингээ хэдий яарсан ч ийм хүнд бэртлийг амархан яаж давах вэ? Иймэрхүү хүнд нөхцөлд сандарч твдэхгүй байх л хамгийн чухал шүү дээ. Ингээ орой сантиметрч биш бүр миллиметрийн хооронд яригдах нарийн ажиллагааг амжилттай хийж дуусгахнаа. Цусны даралтч буурж ийхүү энэ өвчтний амийг аварсан гэсэн үг. Ингээд хан ерийн профессор үлдснийг нь дуусгахаар болж манай аашмууд дараагийн өвчтөн рүү гээгүй лээ. Чевон маань үзэж харсаар л байгаа хөөрхий. Энэ үед инжмен орж ирээд нөхцөл байдалтай тэр даруй танилцсан. Юу юуг манай хүний толгой төрөөгөө загнаал ирв. Инхгүй байсан, тэхгүй байсан. Ингээд тэгэл болчих юмыг чи нэрээ гэл хөөрхий нөгөөх нь шууд хямар астай. За тэгээ 3 дахь өвчт маань ч уг нь яхэр гарын удирдлагад мес ажилбарт орж байгаа хэдий байдал мөн сайнгүй. Байдал хүндхэн байгааг нь мэдж байгаа болохоор Чавон тандан бусад бүх цус алдлыг түл зогсоогоод шархыг хаа гэж хэлэл өгөөл явах нь тэр. Хөөрхий энд болохоор өнөөх хөлний ясн нэвц сөлбөн гарч ирсэн өвчтөн үг сэхтэрээ тулаалгаа. Яасан бол гэж гайхастай. Уг нь цус алдалт инээ тэрэ бүх юмыг л зогсоосон байхад гэтэл каньог юмч орж ирснэ. Олон масуулгүй ихлэ цус бүлэгнэлтийн эсрэг им хийл гэж байна. Яг яасан бэ гэсэн чинь яс нь хугарч өөхөн судсан дотор нь орсч үүнээс үүдэн зүрхнээс уушгинд очдог гол судас бүглэрсэн л юм байна л да. Ёгши. За ямар ч яг юу бууруулаад байсан учир нь олдсон болохоор хүнд гэмтэл авсан зүүн хөлийг нь манай амж дааж авахаар л болж байгаа. Нээлттэй хугарлын мэдсэл баргийн эмчтэй байх зүйл биш шүү ханиог эмчээ. Тэгээ аа. Тийм болол би хийх гэж байна. За энэ үеэр Чавон маань жаахан сэтгэлээр унтсан хөөрхий. Гэхдээ бас өөдрөг байгаа мó. Яаж ч түүнийг эртэл амьд байлгасан тулдаа л энэ хүн амь гарсан штэ. Хинч анханасаа сайн байдаггүй шиг бид ингэж сурж мэдэж сайжирдаг. За ингээл хэвлэл мэдээллийн зүгээс энийг анхаарал ирээд байгаад их санаа зовноо. Бараг л өгсөн шахав 3 хүн авчираад аварч чадахгүй бол дэмэл эмнэлгийн нэр нүр гэж бодоостой. Ингээд хэрэг юу болж ийн гэсэн 3 өвчтөн гуруула ханиог эмчи мэдэлд байгаа. Би сайн мэдэхгүй байна л гэж аавна. Бүхэл бүтэн яаралтай тусламжийн тасгийг эрхлэж хэмжин штэ. Ингээл ханиог эмч юу юуг гараа алхаж явахыг хараад бүр шоконд орлохгүй яах вэ? Тим айхтар хүнд өвчнөдтэй байж ингээ явж өнөдөг. 3 өвчтөн гуруула өнгөрсөн л юм байна. Зөлөг гэж. Эмнэлгийн нэр нүр дуус. Энэ мэдээг хэвлэл мэдээллийнхэнд хэлхийг нь зогсоох гэж үзсэн ч амжсангүй. Одоо юу л болд юм баа. Энэ их хүмүүсийн өмнө нас орсон тухай мэдээлэл хийх нь дээ. Гэтэл өнөөдөр энд хүрэгдэн ирсэн өвчнүүд бүгд амь аврагцсан гэх нь тэр. Энэ бол ганцхан түүний үлдсэн гавьяа биш ээ. Энэ хүмүүсийн хийсэн зүйл. Баярлалаа янжоо нэмчээл гин. Хүмүүс хараад өнцөг цогс. Энэ мэдээг уус дагаараа л үзэж байгаа. Сувилагч эмч ажилтангууд гээд энд харагдахгүй байгаа үүний ард байх тэр их хүмүүс хамтаа зүтгэсний хүчинд л аварч чадсан юм. Энэ мөчийг ашиглан чон жаммын сувилагчд баярснаа илэрхийлж байна. Манай муу гэмтийн төвийн амьд сүнс шүү дээ. Мөнх хинч төсөөлшгүй ийм хүн нөхцөлд өөрийгөө дайшлан хүн хүчийг маань нөхөж тусалсан хан ерийн профессор. Мэдээ халдуулагч эмч Пак Кёмонд өөрийн талархлыг илэрхийлж гүн хүндэтгэл үзүүлнэ. Гэмтлийн төв бол нэг л баг. Энэ бүх зүйлийг нэг хүн даван туулдаггүй. Энэ нэг хүн бүр байж бид ийм аюул зовлон тулж чаддаг юм аа л гэж хэлж байгаа. За ингээл ах маань энэ мөчийг ашиглаа. Бүх солонгосын нүдэн дээр дарга нартай хандаа бид өөрсдийн бахан төсөв баажт нь чадхаараа л зүтгэж байна. Биднийг харж үзээрэй л гэх тэр. Ёстой тоног төхөөрөмж хүн хүчгээд бүх юмаа л эвтэйхэн цахиад байгаа олны нүдэн дээр. Мань хүч ардаа зориглогоо ингэж уярч хайлах хүн биш л дээ угаасаа. За ямар ч тач ингээд дайнд ч ялсан, тулаанд ч ялсан. За ингээд сайхан ийм болоод исэн хүн чи одоо цагаан нөмөрт баатраараа дуудуулаад од болт юм байгаа сте. Бараг л ийм лаг мундаг хүнийг улс төрд оруулаач. Сайн рол секси ч юм уу гэдэргээл ирэх ирэхгүй бүх төрлийн магтаалууд ирж байгаа маа. Өөрөө л нэмж комент үлдээхийг нь хараад манай хоёрт бол жаахан крингэ. Гэхдээ яах вэ? Ардах гол зориод байгаа санаа нь ингэж олонхыг уриалж ижил энэ гэмтлийн төвөө авч үлдэн штэ. Энд биелээ олж хөөрхий манай гэмтлийн төвийн баажид овоо гиссэн. Тоног төхөөрөмжөөс авахуулаад хүн хүч хүртэл. Хамгийн орлого олдоггүй тасагт нь ингэж их мөнгө төсвөлөгдлөө гэд манай хүний шилэн үзүү татаастай. Татаж өгөх гээд байгаа болохоор тэгээ сугны ус рүүгээ ямар нэгэн хийгээж дайлж стрессээ гаргаж байгаа. Энд тэр доодох руугаа стрессээ гаргаастай. Яг хөвд эмнэлэг нь орлого олохгүй бол тэгээ эмнэлгийн захирлын судлаасаа завчигдах болохоор аргач гомдөө. Төсөв зарлыг ус шиг урсгаж ийн гээл уурлж явах зур ахаа тэр цаана нэстэг тэрэг нэсэж л байна.
Энэ ч гэсэн бүхэн зардал байхгүй юу? Хүний аим аврах гэдэг ганцхан энэ хүний ажил биш ээ. Энэ бүх хүмүүсийн л хувь оролцоо байгаа юм. Би биенийхээ зовлон ойлгодог болохоор хин хиндээ чад хараал тусалнаа хөрхий. Энэ үеэр эмнэлгийн дарга их л уртаа нэг тийш явж байхыг хань ерөн профессор маань харчхан тэр. Нэг тийм эрх мэдэлтэй хүн энд твтэж байгаа л та. Тэгээ уулзаа нэг юм гуйж байгаа л энэ багхгүй юу? Их сэжигтэй. Ийхүү манахтай байн хамтран ажиллаж таардаг онцгой байдлын ахлахыг өөр тийшин шилжүүлсэн байгаа нь. Цэвон эмчмэн гүйсэр нэг юмэрэд Пукан ууланд осол гарсан байна гэх бөгөөд манай амьд нэстэг тэрэгдүүд очийлгэн штт. Гэсэн чинь нэг асуудал гарсан. 119 рүү холбогдож нэстэг тэрэг дуудах гэтэл манай ахыг өөр тийш нь шилжүүлсэн. Шинэ ирсэн хүн нь шинэ дүрм журм зохиоцсон байгаа. Бүлүүд нь нэстэг тэрэг ганц утсаар залгаал дуудна гэж одооноос байхгүй. Шаарддаг бичиг цаасыг бүглэн албан ёсоор дууддаг болсон л гэж аавна. Нэстэг тэрэг хэрэгтэй бол бүх шат дараалын процедурыг дагалгаж байгаа. Хүн тэнд өгч байгаа ч өргөдөл лидер гаргаад хариу хүлээгээ сууж гэж юу аах вэ? Тэгээ одоо хаа байсан Пукан руу яаж явах юм? Гэхдээ хөөрхий нэх ашиглах боломж гардгүй байснаас ийм сайхан эд байж л дээ. Ингээ энэ гурван маань гიშиж өгнө. Нэстэг тэрэгний дайнд арай хүрэхгүй ч гэсэн Fast and Furious-ийн дайнд бараг л хүрээд байгаа. Энэ байлаараа зөрсөн газараа очих нь уу? Тэрнээс өмнө цус харвах нь уу? Бүр шарвж марвал Шумахер айтаал явна. Ийхүү нэг юм өвчтнээ аваад эмнэлрүү явж байгаамаа. Яг анх киноны ихэнд гарсан өвчтөнтэй адил бэрхтэлтэй байхгүй юу? Ерөнхийдөө харж үзэж ил мэдэх боловч ямар нэг арга хэмжээ авахгүй бол аварч чадах алтан үе алдчих гээд их л эзэгтэй байдалтай байгаа. Тийм болохоор ингэж яахтар хөдөлж байгаа чамаагүй машинд гавлыг нь цуулахаар л болов. Ингээд нээж үзтэл тархины дотоод дараалт хит их болсон байх нь тэр. Маш муу мэдээ. Тарих ингэтлээ хөөсөн байвал яг үнэндээ авралгүй болсон л гэсэн үг юм. Ингэсэн хэдий ч бууж өгөхийг хүссэнгүй ханьяг юмж. Хэдий зүгээр туслах нь ч гэлээ энэ өвчнийг аврах нь одоо боломжгүй болсныг тэр хүртэл мэднэ. Хөөхий дүү энэ үед л дотроо давчдсан бүхнээ гаргаж байгаа. Ер нь аварч чадах байсан өвчтнөө алтан үеийг нь алдсан л баггүй юу? Цаг их алдснаас болоод. Эцэст нь тэд эмнэлэг дээрээ ирсэн. Шууд л тархины зурганд орох бөгөөд эмчилгээ аваад өгөхгүй байх магадлалтай ч бүх насаараа асаргаанд байхаас л аргагүй болсон. Түүний үзүүлсэн анхан шатны эмчилгээний ачаар амьд үлдсэн ч ургамлын байдал шилжсэн. Одоо иж тохиолдол сойж хараа суухаас л аргагүй. Хөөхий дөө асраа хамгаалагч нь ирэх үед түнд хүүхэд нь үхээгүй ч гэлээ ахиж бараг ухаан орохгүй гэдгийг хэлэх ямар хүнд нь ойлгомжтой. Яасан ч хэцүү. Нэстэг тэргэл байсан бол аварч чадах байсан өвчтөө. Тэр ихт онцлоготой замаар тэгж хурдан явж байсан ч итгэл найдвараа алдахгүй эцээ хүртэл зүтгэсэн ханьяг юмж. Энэ их орлого зүтгэлийг нь тархины мэдсэлж өвчтөн хараад л шууд ойлгосон байдаг. Энэ явдлыг хан ерөн маань санаандгүй сонсчихсан зэрэг. Ерөнхийдөө юу болоод байгаа үнрийг аваал байгаа. Нэстэг тэрэг ирээгүй нь ямар учиртай гэдгийг ханьяг юмжид хэлэхгүй байх уу гэж эргэлзээд шийдвэр төрж чадахгүй л байсаар. Энэ үеэр түн нэгэн танихгүй дугаараас дуудлага ирдэг. Нэстэг тэрэг яагаад ирээгүй тайлбарлах? Тэр нэгэн танил биш, хан ерөн эмчийн дуу хоолой. Яах гэж залгасан юм л гин шүү дээ. Нөгөөх нь Джеймс Бонд юм уу хаашаа? Уг нь амар ковер авснаа дороол баригдаж байгаа. За тэгээ нэстэг тэрэгний асуудлаар хаалга өшгөлж орж ирээл жинхэнэ агсан тавилгүй яах вэ? Нэстэг тэрэгшин цогсоосоо идэрсэн баталгаа нотлогоо байгаа мó л гэж аавна. Зүгээр зодчмоор л байгаа. Тэгтээ болохгүй муухай те. Энэ үед Цэвон маань тэсгэл алзан ханьяг эмч рүү ууралсандаа гимшин санаа зовоод бүр байсууж чадахгүй. Мо тахаас өвлөгч маань түүнийг тайлбарлахаар дээвэрлүү дууд завчирж байгаа байхгүй юу? Өнөөдөр үнэхээр хүндэд туусныг мэдж байгаа болохоор л тэр. Ёстой Шибаса кедэр ясээс өөдгөө амтд гэл байдгаараа орилж хамаг стрессээ тайлдаг нууц харгана. Инхээр цээж онгоогоод явчт юм аа л гэж авна. Хөөхий хүн харагдаж байгаа нь л инээ. Энэ үед нэг хүн хүүхдээ нэг амар мессеж нэг хүнээс ирдэг. Ирүү аал гэж байгаа. Хэн байх вэ? Ханьяг юмж. Айгаад ч юм уу яагаад ч юм олигтой хоолонч гарахгүй. Түгдэж тагдраад нэг юм өөдөөс нь сүрж дуурсандаа уушлал гуйж байгаа. Тэгсэн хөрхий ямар ч боломжгүй болсон өвчтөн байсан ч эцсийн хүртэл үздэг зан нь түүний өнгөрсөн тойл холбоотой. Аав нь автосолд ороход гэмтэн дэндүү хүнд байна гэд нэг ч имлэг имжлэгээр аваагүй юм байлээ л дээ. Тэгэл имлэгдэж болох байсан алтан үеэ алдаал өнгөрсөн. Тийм зүйл туулсан болохоор аварч чадах байсан ч алдсан амьнуудын араас хөрхий ихээр шаналдаг. Байнга л загин зандардаг хүн ийм зүйл нь намуухан ярих чинь бас эвгүй мөө. Гэрээслүүлдэ гаж байгаа юм шиг. Манай хүн үнэн гоё хэлж байгаа. 50 хурдид. 50 хурдид гэж үгж байгаа чинь. Эдгэн хүртэл энэ хүмүүст ажлын нэг хэсэг шүү дээ. Энэ үеэр хан ерийн профессорыг дуудсан Каньягийн талаар мэдсэн зүйлийг нь хэлүүлэх гээл үзээд байгаамаа. Түүнийг энэ удаад ямар ч аргаар хамаагүй зайлуулнаа л хийстэй. Гэхдээ эцэст нь Каньягийн юу гэж хайж чадах вүлээ? Түүний газар дээрх ганц өхний амийг аварсан хүн шүү дээ. Тэрийг марчивэл түүнийг ямар хүн гэх юм?
Муу охиныг нь эргэж очоогүй хэрнээ их сүртэй манай таалмал гэж яриад байгаа хүнийг ч ёстой мангастаал гаралгүй яхав. За энд болохоор манай хүн тагсан зүйлүүдэд тайлагнаал. Энэ үеэр өнөөх өвчтний ар гэр эмчилгээний түүхч хэм үү болсон үйл явдлыг мэдэх хүртэл гаргасан байдаг. Үүнийг тэр ганиогийг түлхэж унаах боломжлыг чараад байгаа. Энэ үеэр нэгэн яаралтай өвчтөд ирэх бөгөөд байдал аюултай гялс хагалгааны өрөө бэлтгэн. Тэгсэн яасан гэж ганиог эмчийн эмчилгээ хэрхийг төр төтгөлзүүлсэн хэн тэр. Өнөөх хэрэгтэй ял холбоотой. Хөдөлж явсан машин дотор хагалгаа хийсэн эдэргээд яасан хийсэн дүрм журм зөрчсөн л гэж байгаа байхгүй юу? Үүнээс болж ар гэрхний гомдол гаргасан бөгөөд бүр хууль шүүхтэрээ тулах болоо л байгаа. Тэг ганиог эмч маань балархан тэр. Дээр нь энэ өвчтөнд аврах хэрэгтэй байна гэж яаж дайраа оруулдаггүй. Гойм уу хэцүү яа. Хүн өөх гээд байхад оруулахгүй ял гэдэг. Ийхүү ганиог эмч маань хаашаа ч юм яарангүйх бөгөөд цэвэн үлдэн байдлыг гартаа авахарлуулж байгаа. Замаас зайл. Ер нь эмчментийн буруу зүйл бол хийвгүй байхгүй юу? Өвчнийг аврах хамгийн ихэнд бичигдсэн гэж байдаг болохоор төрний тасаг гэмтлийн төвийнхэнд өгч байгаа хүний амиг аврах ихлээр чухал болохоос тэр машинд байна уу яаж эмчилгээ хийх нь юусаа хамаагүй юм байлаа. Ингээ ямар тааш болсон юм яасан? Өвчнийг дагуулan хаалгаа хийхээр болно. Хоолойд нь шигдсэн хутганы илтерхий түүнийг амьсгалтай холдонд л улам ихээр гүн зүсгдэж ороод байгаа болохоор цаг минут бүрэл чухал. Тиймээс айд сандраад хаалгааны өрөөгөө бэлтгэх гээл гүгээд иртэл пак эмч аль хэдийн сеттинг гэж бэлдээд дуусч байгаа нь. Ёстой авралын од. Гэхдээ энэ бүхний хажуугаар бас нэгэн том аюул зэрэг өрнөхөн зэрэг. Хориотой эмчилгээний аргаар өвчтөд аврах гэж байгаад аснаас ялгаагүй болгосон эдэргээд ганиог эмчийн эсрэг хэвлэлийн баг орол хийхээр болцсон л байгаа. Эмнэлэг өөрсдийнхөө бурууг өөрөө төрүүлж хүлээгээд ганиог эмчийн хөөх нь харин ч ашигтай. Эмнэлгийн нэр нүр унахгүй сэргээрээ бүр шудраг сайнараа дуудуулнаа л гэж байгаа. Энэ үеэр манай хэд өвчтний амиг аврах гээд эрвэхээрээ л үзэж байгаа. Би дотор байгаа хутгыг эхлээд гэмтээхгүй авах хэрэгтэй. Яаж байгаа тэдэнд хэрэгтэй нэг материалын гар дор байхгүй. Айгүй хэцүү. Үнэтэй зүйлүүд нь тэр бүр ойр ойр чаддгүй л байхгүй юу? Тэгэхээр нөөцийн агуулгаас гүгээд аваад ирэл гэж байгаа. Ингээ пижигнэ. Хүний ам аврахын тулд гүйлтийн тамирчин айтай айл хүн. Гүүж ирсэн чинь өгөхгүй гэж наадын. Бичиг цаас юу вэ? Тэр шаардлагатай зүйлүүдийг бүглөө л гээд байгаа. Хүн тэнцээ өгөх гээд байх чинь л. Энэхүү манай хоёр өөрсдийнхөө дүрм журмаал дахаар болно. Ямар тач нэг юм ухаж олж аваад ахиалгүй өдөг. Гүүж байгаад хань өрийн махтаа таарж байгаа нэ. Түүнээс л ганиог эмчийн эсрэг хэвлэлийн багварал болох гэж байгаа эдэргээд бүгдийг сонсож байгаа. Цэвэн сандарсан амтай эмчид бүх болоод байгаа зүйлийг тайлагнана. Хэвлэлийн багварлыг яадаг ч зогсоох хэрэгтэй гэж мянга орилсон ч ганиог эмч гараа хугаачаад ир энд өвчтөн байгааг харахгүй байна уу л гэстэй. Энэ үеэр нь нөгөө тал жинхэнэ хүний золонгоор жүжиж байгаа. Энэ нэс нь хөрхий юугаа мэдхүү энэ эмнэлгийн даргал утгасан хор штэ. Ахиж ийм зүйл өөр хин нэгний ар гэрээхэнд битгий тохиолдоос ойлгож итгэж байгаа. Манай хэд бүр ганиог эмчийн өмнөөс байс сууж чадахгүй. Тэнд нэг хүн амьдралын сүрүүлэх гээд байхад энд өвчт нөөл үзэстэй. Эцэст нь хань өрийн профессор маань л чадлаараа нэг явдаг. Хэдий тэгсэн ч гэлээ олигтой тусдын болж хүн өөрсдөө эсвэл чадсангүй. Уг нь мэдл бүхий хүмүүс юу басан бүгдийг л мэдж байгаа штэ. Өвчтнийг аврахын тулд тэгж их хичээсэн хүн нь одоо хэрэгтнэр татагдах байхад тэрийг нь мэдж байгаа хэрнээ туслахгүй ч ах шиг. Хөөхий уг нь ийш тийшээ залгаалаа нэмэр байдаггүй. Хэвлэл үеэр өстө жинхэнэ жүжиж байгаа нэ. Ганиог эмч бол нэр төрийн төлөө өөрийнх нь чадварт хэд барснаас үүдэн ийм гашуун хэрэг үүслээ эдэргээл. Хань өрийн профессор бүр тэсгээ байгаад ороод зөхөд авт юм уу дээрээ тулж байхад энэ үед л манай баатрууд маань хэвлэлийн баг хурал руу чиглэн алхаж яваана. Ёстой попрол бүл төсрөөл байж исэн Бэтмен ороод ирдэг. Эргэлзэж тэнэлцэх юм биш. Эхний гунж харуулсандаа ойлгоод энэ л үед бүх болсон зүйлийг тэр ярьж эхэлнэ. Яг энэ өвчтөнтэй адилхан тохиолдол өмнө гарч исэн байхгүй юу? Тэр өвчнийгч мөн аварч байх үедээ гавлын задлсан. Яг ижил хоёр тохиолдол ижлэгийн имчилгээ хийхэд нэг нь амин гарч нөгөө нь аврагдаж чадаагүй шалтгааныг тэр хамгийн сайн тайлбарлав. Ердөө л аварч чадах алдсан үеийг алдсан тайл холбоотой юм. Нисэг тэрээр очиж авсан нь амьдэрч төрөний машинаар очиж аврах гэснээр нь комонд орсон. Тэр өдөр нисэг тэрийг ирээгүй учраас ийм ялгаатай зүйл болжээ. Энэ бүхний хариуцлагыг үүрэх хүн онцгой байдал тусгай албаныхан биш. Энэ асуудлын хариуцлагыг үүрэх ёстой хүн гэсээр энэ эндрээс зарлж орхих нь тэр. Мань хүн аль үчээ ардаа эрүүл мэндийн сайдаар энэ хэргийг ухаж тунхүүлсэндээ л үгүй яах вэ? Онцгойг дарагч энэ асуудлаас бод суудлаасаа буусан. Тэгсэн мань хүн бүр эцсийн хүртэл би бол өвчний төлөө явдаг хүн өдөрлөг зүтгэхээстэй. Ким Дунсогийн өмнө ичгүй ингэж хэлээл байгаа юм да. Хин юм дэр Ким Дунсогч юм гэсэн хөөрхий өнөөх өвчтөн л байхгүй юу? Энэ хүний хүү. За тэгэл дуусч байгаа. Өөр одоо юу ярих вэ? Энэ бүхэн ийм байх ёстой гэж юу?
Яагаад энэ бүхний хохирогч эцэст нь энгийн нэг иргэн байх ёстой юм бэ? Хэдий хүртэл бид мөнгө санхүүжилтээс болж аврах ёстой нэгнийг алцгаа байх юм бэ зэрэг дэд бүтэц энэ системийн хүнлэг бус талыг нэлээд шүүмжлээл буудаг. Энэ хэрэгсүүдийн эмнэлгийн дарга ажлаасаа татан богдож шүүх хурал дээрээс тулж очиж байгаа. За ингээд асуудал олигтой амжиж амжаагүй байхад бас нэгэн том асуудал гарах нь зэрэг. Өмнөд Суданд инхийг сахиулах үйл ажиллагаагаар явсан солонгосын цэргүүд олзлогдсон энгийн иргэдэг аврах ажиллагаа явуулж явах үеэрээ Ахмад нь бууны суманд оногдож маш ностойгоор шархацсан хэрэг гарсан. Би ийм байдал маш муу байгаа нь ойлгомжтой. Энэ нөхцөлд яг уу Каньяг эмчийн тусал хэрэг болно шүү дээ. Тэгээ сайдгүй өөрөө шууд залгаж байгаа нь. Бүр дайны голомтод очих хэрэгтэй бөгөөд тэр л явахгүй бол өөр хин явах вэ? Гэмтлийн дөвөө ах хүү даатаж үлдээгээл явшаад ирэх л болов. Мөрөөдлийнхөө багийг бэлдэж аваал. Туслах эмч, сувлагч. Тэгээд мэдээж мэдээ алдуулагч. Хүн аврах гэж төрсөн хүмүүс чинь нэг драма адэр болохгүй сойзоо аваал явд юм байна. Явах замдаа өвчтний түүх гэх юм уу, яаж харгацсан гэх мэт бүх мэдээллийн дүү шинжилгээ хийсэн ярил байгаа. Энэ бүхний тооцож үзэхэд бараг очих хүртэл амьд байж чадах юм бодөө. Ийхүү нийгэм өмнөд Суданд газарднаа. Эрвүүг үйл асуудал ухтхан цэр. Манай бууны шарх авсан ахмад маань босгочдын нэгийг алдсан чинь тэр нь боосынхаа дүү байж тараад нөгөө хэд нь уурч нь өшөө авах гэж ирээд нилээн болсон юм байлээ. Тэд эдний хурц чадхаас нилээн хоол өвчтнийг нүүлгэн шилжүүлсэн байгаа байхгүй юу? Энэ л асуудал болж байгаа. Гар доорох материал өвчтнийг аврах энэ тарианд хангалтгүй л гэсэн үг. За яадаг ч эхлээд байдлаа танилцах хэрэгтэй. Эмнэлэг гэхэд их хэцүү газар ярьнэ. Өвчтний маань бие бүр улмал мууцсан. Хэдий антибиотик хэрэглэж байгааж шарах сорвны идэлээ бүр дотроосоо язраад эхлэхгүй яах вэ? Сум биеийн дотор нь байсаар л байгаа юм чинь. Дээрээс нь цус нэлээд багталтай. Нөөц цуснуудаа бүгдийг нь халдлагын үеэр алдсан болохоор яг одоо яхаад сайн ойлгохгүй л гэмээр. Яаж хагалгаа хийя гэсэн хангалттай нөөц цус байхгүй бол тэгээд юу ч чадахгүй л гэсэн үг шүү дээ. Гэхдээ зүгээр сууж ямар болох виш хагалгаа бэлдээд эхлэхээр л болов. Энэ мэдээж мөн солонгостой ярил чиг тавин хүлээ зуух бөгөөд ийм хүн нөхцөлд ажиллахаар болсныг мэдэх хүн цөөхөн харамсалтай. Энэ үеэр гай газар дороос ихчээр хоёр ма форондод тулцсны үүднээс гэмтлийн төвөр битүү бэртэж гэмсэн хулиганаар дүүрсэн байх нь зэрэг. Жинхэнэ даралт ихсдэм байгаа сте. Галзуурхад ганц уруу дутуу нөхцөл байдал донд өөрөөгөө пег каньяг гэж итгүүлсэн ярилд арайд орж байгаа. Харин нөгөө талд би чигсэн сумнуудыг авах мэдсэл хийгдэж эхэлсэн. Дөнгөж нэг гарын эмчиж хариуцахад дуусахад л бараг нөөц үлдсэн жаахан тусан дуусах болоод ирэв. Ахад нэг гар байгаад үдэг. Тэгээ хэвлийгээд хийх зүйл чих цаг баг байхад түүний юу хийх гэж байгааг нь хачирхалтай. Ахад алдаадах цаг байхгүй. Нөөц хэрэглэх цусч байхгүй. Одоо юу хүлээх вэ? Сайн барьж яалгэн. Ийхүү хагалгаас төр зогссон болтой сайдаас хариу хүлээгээл байна. Тослонч хүссэн л юм шиг байгаа. Ямартай ч өвчтөн аврах гэж байдаг бүхнээ зориулж байгааг нь ойлгосон армийн сувлагч маань түүнд их л талархснаа илэрхийлдэг. Ингээ байж зур ямартай ч тусламж гуйсныхаа дагуу онлайн хурал хийх ярил болсон байгаа. Тэгтээ яг юу онлайн хурал вэ? Өвчтний амийг одоохондоо зүгээр торгоосон л байгаа байхгүй юу? Яаралтай тусгай нислэгээ солонгос руу нисгэл хэрэгтэй. Тэгсэн чинь үндэсний аюулгүй байдлын газраас нь каргоны онгоц явуултал 2-7 хонд оол гэж авч байна. Тэгэхэд бол тэрүүгээрсэн зүгээр цогцсон л зөөнөстэй. Яаж яагаад энэ минь амар хинэггүй. Дээрээс нас мөнгө санхүүжилтийн асуудлаас л болоод тусалж чадахгүй байгаа байхгүй юу? Улсынхаа нэрийг хамгаалж байсан хүн өгч байхад ийм юм болохоор ч манай хүн бүр боож хүн холгойлын болно шүү дээ. Хажуугаар нь эмнэлгийн захиралж тагнуулжасаа байдлын ерөнхий мэдээллийг аваастай. Хаалгаа яаж өрнөж вэ? Юу болсон гэх зэрэг юмнуудыг асуугаалаа. Яг энэ үеийн сувлагч төрийг сонсчихсон тэрэ. Өдийн хүртэл болсон бүх зүйлийг тайлгнадаг байсан хэрэгүүгээд орон нь маш их хугаралгүй байхав. Нэг асуудлаас нь нөгөө асуудал. Өвчний бие огцон мууднаа. Цусны хангамж байхгүй бүр ямар сандаа тахаас өвдөгч маань өөрөө цусаа өгж байгаа нэ. Энэ байдлаар удаан тэсэхгүй. Нэг тийш явъя гэнэ. Ийш тийш хамаагүй явж болохгүй шүү дээ. Гэтэ ханиаг юмш юу хийж байгаагаа мэдж байгаа л болцоо. Ингээл гიშгэж өгнө. Юу цусны дутагдал болоод дуусгах гэдэг. Тахаас өвлөгч маань ч гэсэн хүн шүү дээ. Тэгж удаан тэсэхгүй тодорхой. Ингээ нэг нь нууцлагдмал зэргийн байгууллагад ирдэг. Юуг буу тулгаал. Байдлыг харахад бол террорд биш юм шиг боловч оруулахгүй хүлээсээр. Ингээ өвшөөлөө удаан хүлээж чадахгүй гიშгээс л өөр аргагүй. Дотог шууд дайраад орчихсон л тэр. Түүнийг яг л буутахын өмнө эцэст нэг зогсоож байгаа нэ. Манай хүнийг Малак гэх нэрээр нь эдний хүмүүс андахгүй ба явж энэ нэг Black Wings бүлгийнх нэг хэсэг юм байлээ л дээ. Тоо томшгүй олон хүний амийг аварсан алдарс Малакийг нүдээр үзэж байгаа нэ.
Эцэст нэг юм хэвлийн хагалгаа эхэлж байгаа. Гисэн дотроос сумыг гаргаж цэвэрлээд дуусгах хэрэгтэй байдаг. Нөхцөл байдал маш муу. Гисэн ч түүний огтхонж эргэлзэхгүй байгаа төрхийг харсан Black Wings-ийн ахмад түүнийг аварч чаднаа гэдэгт 100% итгэлтэй байлаа. Ийхүү олон цаг өнгөрсний дараа хэвлийн хэсэг ямар тач аюулгүй болсон. Одоо өнөөх зүүн гар. Түрүүхэн биднийг харахад зүүн гарыг нь тэр чигтэн тайраагүй юм байлаа л дээ. Халдвар авсан хэсгийг тэр чигтэн тайрсан гэж ойлгоод байсан чинь тухайн хэсгийн ясыг л тасалж авсан болж таардаг. Тэгэхээр одоо болохоор ясыг шинээр орлуулах зүйл хийх нэг өөр төрлийн хагалгаа хийх юм. Ийхүү мөн л олон цаг өнгөрнө. Тагаас хөвлөгч маань сэрэхэд хагалгаа маань аль хэдийн амжилттай дууссан. Эцэст нь нэг юм өвчтнээ аварсан ба манай Ханёг эмч Black Wings бүлгэнтэйгээ ирээнийг уулзч хуушнаад урсдаг. Хөөхөд тагаас хөвлөгч маань хаана ирснээс мэдэхгүй л байгаа. Энэ донд Ханёг маань амьд домог айтаад бүгд түүнд хүндлэл үзүүлээс тээ. Ингээ олсныхаач тусламжгүй өөртөө солонгос руу шууд нислэг хийхээр л болж байгаа нь. За тэгээд байдал арай намсан болохоор одоо нэг юм хэрүүлж авалгүй яах вэ? Чи өстө нэр яаж бидний тагнаж бидний араас 10 өдрөх хийдэг байна гэдэргээл хэрэлдээл эхэлсэн чинь угаасаа энэ маань тэгэл тагнуулал байж исэн гэхээр сонирн штэ. Тэрээр тагнуул болсон шалтгаан нь хин нэгэн зайлшгүй хийх байсан болохоор л тэр хийгээгүй бол өөр нэг хүн тагнуул хийх л байсан штэ. Тэрийг ойлгоод худлаа хийж байгаа дүрлээс идэг байсан юм. Энэ маань ч гэсэн энэ гэмтлийн төвийн авралын одол гэсэн үг. За ингээд өмнөс удаандах ажил үргээ нэр төртгөөр гүйцэтгээд ирж байгаа багийнхнаа уус даяараа халуун дулаанаар угтаж авнаа. Сайхан барыг нас барсныхны мэдгэлийг хийхээр бэлдэж исэн хүмүүс ч сайн зүйл болохоор ялаа шиг шаваад баяр хөөр болж байгаа аятай бэлдээл эхэлдэг. Хамгийн сайн болон хамгийн муу мэдээ дээр л хамаг анхаарал шавдаг аслааш. За тэгтээ сайд маань бол сайн л хүн л дээ. За ингээд дуудлагын баатрууд маань аварсан өвчтнээ аваад бууж ирж байгаамаа. Аварна гэсэн амлалтаа биелүүлсэн болохоор сайд маань түнд өгсөн амлалтаа биелүүлэх үзээ. Өвчтнээ аваад эцэст нэг амар сайхандаа жарах гэсэн тийм юм байхгүй л гэж байна. Хан юрийн профессор маань гал гарч буй барилга дээр ажиллахаар утсан байх нь тэр. Өг нь хөргий тэр даруйд нь эмчилгээ хийх гэж л. Гэхдээ энэ нь хэр аюултай билээ дээ. Ханёг эмч маань өнөө өдөө явуулчаад ганцаар араас нь явж байгаа. Онцгой байдлын ахандаас ерөнхий байдлын талаар сонсоод галын зэг дээр ирэхэд хан юрийн маань эрвих яриад нэг юм болж байгаа нь. Энд барилга дотор дэлбэрэлт үүссэн бөгөөд шатаж түлхэгдсэн болон дэлбэрлэлд өртсөн гээд олон өвчтөн байгаамаа. Байдлыг дээр түлхэгчл хичээжгүйсээр Ханёг эмч маань ч мөн дэлбэрэлтэд өртчихөн тэр. Эцэст нь тэр ч гэсэн хүн штэ. Тэд ийхүү хамгийн сүүлийн өвчтнийг суулгаж аваад явж байгаа нь. Ямар ч тач тэр нэлээд бэрцэн гэдгээ ойлголгүй яахаа. Гаднаа цус алдахгүй байгааг харахад дотоод эрхний төлөгдөл болж таарч байгаа. Энэ хоёр манайд өвчтнөө 9 минут авчираад эм тариатай зулгуулсан. Эцэст нь амьсгаа авнаа. Амьсгаа авах шигтэй чаваас. Араас нь ирэх дуулга түүний хувьд аянга буухай тай санагдсан биз. Тэдний зүглээ ирж байгаа өвчтөн бол Пэг Ханёг гэн. Бүр агаар хүртэл хүн санагдаад явчлаагүй яхаа. Эмнэлгийн орон дээр хэвтэх хүн Ханёг юм чинь бол хэн хагалгаа нэх юм бэ? Мань хүн өөрийнхөө биеийн байлыг мэдээл байгаа ч гэсэн ингэж хурдан муудна гэж арай цансангүй. Тэрээр бүр мөсөн ухаан алтхаас өмнө чавьнд өөрийгөө даатгаж аваад тусган тэр. Энэ хэсгийг өнгөрөхөөс өмнө эхлээ шийдвэр гаргах хэрэгтэй. Тоо томшгүй олонний амийг аврахаар өнгөрсөн энэ хэсэг дээр ирэх болгоно л дахиад анхны удаал мэт. Энэ хэсэг бол хаалганы өрөөлөөр шууд явах уу? Эсвэл дотоод эрхний зураг авч онцлогоо хийх үү гэсэн хэсэг байхгүй юу? Яагаад эргэлзэж байгааг нь мэдээж ойлгомжтой. Байдлыг бүрэн түрээ ойлгохын тулд зураг авах гэх мэт олон юм болсоор байтал аварж болох алтан үеэ алдчихгүй л гэж айхайдас. Гэхдээ ерөнхий зураггүйгээр шууд хаалгаа хийж эхэлнэ гэдэг ч өөрөө маш том эрсдэл юм. Энэ л үе цавиа нэмж маань шийдвэр гаргах шаардлагатай болдгоо. Зураг авах цаг алдахгүй шууд хаалгаа хийн л гэн. Үүнээс болж хэсэг маргаан үүссэн ч энэ бүхний хариуцлагыг хүлээх хүн шийдвэрээ гаргах хүнч тэр ахлах мэдсэл шүү дээ. Ингэж маргалдаж явах цаг байхгүй. Ийхүү хаалгааг эхлэв. Одоо бүгд л түүний дагна. Амгалан таймет боловч үргэлжил аюул нэг албаны цаана байх энэ газар. Гуниг харуулсал өвчин зовлоо хэнийг ч ялахгүй. Энэ л үед нэг юм Ханёг эмч минь нүдэ нээхэн тэр. Бүгд л цавиа нэмцийг хүлээгээд ороогүй л байгаа хөөхөн. Учир нь ахлах мэдсэлж хамгийн эхлээд өвчтнийхөө биеийн байлыг асуух хэрэгтэй штэ. Ийхүү ортол нэг юм босоод ирсэн сууж ийна. Халуун дулаанаар угтаж явах нь битгийхэл нэгс на хар яргэ болдгоо бүр. Зураг яхад аваагүй. Ямар үднээс ийм юм шийдвэр гаргасан. Яаж имжлэхээр ингэж имжилтээ идэргээд зүрх төсмөр л өнөд унаж байгаа. Мууч гэсэн амин аварсан хүн штэ. Чи бүр намайг алах шахчээ л гэж авна. Хөөхий дөө. Бүр үүнээс илүү яах ч үлээ. Уучлалгүйсаар. Энэ үед л түүнд үгүй ээ. Чамд баярснаа илэрхийлж ин ян живон эмчээл гин. Түүнийг анх удаа бүтэн нэр цолгоон шиндэн дуудаж байгаа нь.
Өмнө нь дандаа шулуун гэдээс бүхний нүүх нэгдүгээр боол зэрэгэл дууддаг байсан байхгүй юу? Эцэст нь түүнийг эмчдэг утгаараа хүлээн зөвшөөрсөн энэ бөгөөд Чаван маань үүнийг сонсондоо итгэж чадахгүй. Өөрийгөө өөрийнхөө нэрээр дуудуулах эрхээ инжилнийг олж авч байгаа. Бөөн баяр хөөр болцоолгүй бол яах вэ? Ийхүү идэгрээд босч ирсэн ханиог эмч маань 1 минут биш бүр 1 секунд чухал байдаг манай гэмтлийн төвд одоо нисдэг тэрэг хэрэгтэй байна л гэж аавна. Үүнээс нь болоод өөртөө яг ямар өстө дурак юм байл гэж дургуутсандаа эмнэлгийн захирал маань ажилдаа харихаа болсон. Эргүүлж авчрах гээл манай амш отсон байгаа нь. Мань хоёр маань нисдэг тэрэг хэрэгтэй хэрэггүй гээл хэсэг маргалдав. Яг яах гэж энэ олон эмнэлгээс бүр зорж манад ирсэн дурак байж эдэргээл. Өөрийнх нь амьдралыг санаатаа сүтгэхээр ирсэн л гэж бодлоо яах вэ? Гэхдээ энэ бүхний дараа тэр яагаад энэ эмнэлэгт ирэхээр болсноо ярихын тулд эхлээ яагаад эмч болохоор шийдснээс мөн ярих хэрэгтэй болтгоо. Түүний аав олон жилийн өмнө нас барсан юм. Ослын улмаас маш хүнд бэртэж энэ ч эмнэлэг тэр ч эмнэлэг хүлээж авахгүй гэж цаг их алцаар байгаад эцэст нь энэ эмнэлэгт нас орсон болж таарав. Тэр өдөр тэр эмч эцээ хүртэл бууж өгөөгүй. Бүх зүйл нэгэн тодорхой болцоод байхад л бууж өгөөгүй эцээ хүртэл зүтгэсэн тэр эмч. Тэр өдөр л ханиог маань шийдсэн. Заавал эмч болно гэж. Яг л тэр юм шиг. Эцэст нь эмнэлгийн захирал шиг л эмч болохыг хүссэн юм байлаа л дээ. 24 жилийн өмнөх эмнэлгийн захирал. Өвчтнийг л аврахын тулд бүгдийг хийх тэрэл эмчиг болохыг хүссэн юм. Ийхүү түүнд хүндэтгэл үзүүлээд явнаа. Тэртээ 24 жилийн өмнөх тэр эмч одоо хайцсан юм болоо гэх асуулт. За ингээд эмнэлэг маань ховдоо нисдэг тэрэгтэй болж буун нээлтний үйл ажиллагаа болж байгаа нь. Манай хоёр уг нь бэлгэнд авсан костюмаа өмсгөл ирсэн. Гэхдээ бэлгэлсэн хүн угаасаа ханиог эмчилдэ. Тэгэхээр ингэж тархитуулахгүй яах вэ? Аюулаг нээлтний үйл ажиллагаа болох гээд байдаг. Эмч маань байдгүй. Хайцсан бэ гэсэн чинь гэмтлийн төвд ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүсийг цуглуулан нийт нь уулзалт хийж байгаа л таардаг. Өмнө нь бүр тоож хүн ирдгүү байсан ч одоо сонирхож ирэх хүмүүс ийм их болсон байгаа нь л энэ. Энэ дунд өнөөх айрмын зэрэг байж байхын зэрэг. Хүний амийг аврах урд игнэнд ямаар байна гэж ирсэн байгаа. Ингээд манай эмнэлгийн нүүр царай ирээл юу юугүй үг хэлээл эхэлнэ. Гэмтлийн төв маань ямар газар байдаг вэ гэхээр гээд ярьж эхэлж амжаагүй уцтаа уурхан тэр. Тэр ер нь яриагаа эхлэж харлаггүй. Угаасаа ийм л газар гэсэн үг. Чавна юмаа явъя л гэж аавна. Ийхүү өвчтний амийг аврахаар нойр хоол амрал чөлөөт цаггүй өдөр бүр урд игнэнд ажилдаг нийт хүмүүстэй хүндэтгэл үзүүлснээр энэхүү драма маань дуустав.